танд хамаагүй гэж юу гэсэн асуултыг Есүсээс 2 удаа асуусан байдаг. Эхнийх нь Галил нуурын шуурганд их салхи тэгдэж, давалгаа нь завыг цохон усан давтах шахаж байх үед Есүс завны хитэг дээр зөөлөн дэрдэрлэн унтаж байлаа. Дагалдагч нарын нэг нь түүнийг сэрээж, "Багшаа, бидний сүрхэн танд хамаагүй гэж юу?" гэхэд Есүс сэрээд нуурт, "Чимээгүй, намд" гэж хэлв. Салхи зогсож бүр намгүн болов. Шуурга улам ширүүсэж байхад Есүс санаа зовоогүй гэж юу? Мэдээж санаа зовсон. Гэхдээ тэр нуурын нөгөө эрэгт аюулгүй гарна гэдгээ мэдэж байсан. Харин шавнар нь харж байж л итгэн сэтгэл нь тайвширцгаасан юм. Танд хамаагүй гэж юу гэсэн 2 дахь асуулт Марта, Мария хоёрын гэрт Есүс зочлох үед болдог. Мария Есүсийн хөлд суугаад түүний сургаалыг сонсож байх үед Марта галт тогоонд үйлчлэх ажилдаа түүртэн бухимдсны эцэст Есүс дээр очиод, "Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг та анзаарахгүй байна уу?" гэж асуусан. Есүс Мартад цоо шин үйлчлэх арга замыг зааж өгсөн юм. Тэр түнд Мария өөрөөс нь булаагдашгүй сайныг сонгожээ гэж хэлсэн нь шатаалт тахилаас илүүтэй үннээр сүнсээр хүндэтгсэн чин зүрхний хүндэтгэл мөргөл эзэнд тааламжтай гэдгийг тодтогчээ. Бид хүндхэн нөхцөл байдал донд орхигдож хаягдсан мэт санагдах үед "Бурхан минь, би танд хамаагүй гэж юу?" гэж асуудаг. Хариулт нь "Мэдээж Бурхан танд санаа тавьдаг." Дуулал 95 дээр "Учир нь эзэн бидний Бурхан бөгөөд бид түүний бэлчээрээ ард түмэн, түүний мотрын хонь сүрэг юм" гэсэн байдаг. Та шуурга мэд хүнд нөхцөл байдалд байдаг чадлаараа хичээн ажиллаж байхад хинч таныг анзаарахгүй байгаа мэт санагдаж сэтгэлээр унах үедээ Бурхан бүгдийг харж, анзаарч, санаа тавьж байгаа. Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд хай хэмээн хэлснийг санаарай. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг